За. Энэ асуулт хариулна. Асуулт гэж байна. Өндөр хувааж байна. За энийг аваад 5 асуулт өгсөн байна уушна. За энэ 5 асуулт маш хурдан хариулж шүү. Маш хурдан. За. За нэгдүгээр асуулт юм шүү. Уран цаглаа. Уян цаглаа хоёрын ялгааг тайлбарлах нь тийм ээ. За уян цаглаа гэж юу юм? Уран цаглаа гэж юу юм? Энэ хоёрын яг нь ялгааг тайлбарлаж өгдөө. За хоёрдугаарт нь болохоор макраме аль улсаас гаралтай вэ гэж юм. За гуравдугаарт нь Монгол үндэсний чимэглэлийн зангилааг тоочно уу? За дөрөвдүгээрт нь зангилааг анх ямар хүмүүс дэлгэрүүлсэн бэ? За тавдугаарт нь уран зангилааны төрлийг ялгаж өчнө гэж төрлүүд нь байж тийм ээ. За болж юм уу гэдэг. Ацно. Гэн дууссан байна. Энд дууссан уу? За дуусч байна. За. За цаг болсон байна. За хин тайлбарлах уу? Эхний асуултыг хин тайлбарлах уу? Уран цаглаа, уян цаглаа хоёрын ялгааг хин тайлбарлах уу? За тооцсон зүг. Уян ямар нэгэн зүйлийг боож дараалах зорилготой. Зөв. Уран цаглаа нь ямар нэгэн хувцас дээр гоёл болгох чимэглэл зорилготой. За. Уран цаглаа болохоор Ян шиг хэлбэр дүүрсгөө үүсгэж гоёл чимэглэлээ болоо за окей хоёр супер заалаа макраме аль улсаас гаралтай вэ? Мексик улсаас гаралтай. за макраме Мексик улсаас гаралтай. За ургах за Монгол үндэсний чимэглэлийн зангилааг тоочно. Хойно холбоо үйлчин үлзий туулчлах. За дөрөвдүгээр за Зангилаан анх далайчид дэлгэрүүлсэн. за зангилаан далайчид дэлгэрүүлсэн юм байна. За хавуулт. За Уран зангилааны төрлүүдийг ялгаж бич. Үлзий Мөрийн гинжин гэсэн хоёр юу аваад зэ. За маш сайн байна. За бид өнөөдрийнхөө хичээлээр за бидний түрүүний хариулсан хариулт маань энэ байж тийм ээ. За бүгд хариулсан. За бид өнөөдрийнхөө хичээлийн үеэр ийм зүйлүүдийг баримтлах нь байна. За цагаа маш сайн баримтлах нь байна нэгдүгээр тийм үү? Хоёрдугаарт яах нь вэ? За уцаа унтраагаа цүглээ хийсэн байх ёстой. Гуравдугаарт нь асуулт нь гараа өргөж хариулна. За ингэж хичээлийнхаа журмыг тогтоож явах нь шүү. За бид нар
Түрүүчийн хичээл дээр уран цанилааны үндсэн хэдэн төрөл байдаг гэж үзлээ өгч та? 5 төрөл байдаг гэж үзсэн. Ямар төрлүүд байдаг вэ? За. Хавтгай. Мөрийн. За. Мушка. Бенжин. Бэлгэлгээний гэж нэр 5 үндсэн төрөл байдаг тийм ээ. За тэгвэл энэ 5 үндсэн төрлөөрөө багтаагаад зохиомжлоод бид нар өнөөдөр ямар хичээл үзэх нь вэ? Юу юм бэ? Уран цанилаа гуйж зангидаж сурах нэ. Гуйж зангидаж сурах. За бидний өнөөдрийн хичээлийн маань сэдэв маань уран цанилааны зангидагаа гуйж зангидах гэсэн хичээлийг үзэх нь шүү дээ. За энийг бичээд авчих. Гарчгаа бичээд өгчих. Тэрийг харж агаад өөрөө энэ дээрээ оноогоо өгнө. За хоёрдугаар нь болохоор аюулгүй ашигlaаны дүрмийг баримталж ажиллаж байгаа байлаа. Өөрийгөө дүгнэх нь тийм үү? За дараа киногийн гүйцэтгэл гэж юм. Киногийн гүйцэтгэл гэдэг нь нөгөө юмас үлжээд дуусч байгаа киногийн гүйцэтгэлийг ихнэ шүү тийм ээ? Дараа нь за эцсийн гүйцэтгэл гэхээр бүх чимэглээ дуусгаад самбар хатсан байгаа зүйлийг эцэг гэж. За ингэж өөрийгөө дүгнэх шүү заяа. За бид өнөөдрийн хичээлээр ийм зүйлийг за хэлцээтэй уус сонор багтаасан юм уу? Зөвхөн цанилааны систем заавчмаар мэдээ хайж өөрийн хатаас зүйлээ. За цаашманы дүрмээр бүгдээр бүтэн байж байгаа. За цаашманы дүрм. За тэгээд хайж хийлгээ дамжуулалтаа баруун талаар нь дамжуулна. Хайчийг ангаалгаж тавьж болохгүй. За. Хай болох хөлгөөнөөс хот гарын хөлгөөнөөс хот явж ажил заяа. За дараа хайч авахдаа заавал тусгай зөвлөлтийг буудан хийж авч явж байна. За зүг хэрэглэж байх хугацаанд амандаа зууж болохгүй. Зүгээрээс амандаа зууж болохгүй шүү. За зүгээ хэрэглэж дуусаад зүүнний хатуурдаа заавал. За зүгээс сул орж ирээс олохгүй. Сул орсон нь гадууч хаяж шүү. За энэ зайгаас таны дүрмээ баримтлаад бүгдээ явна. За одоо бид нар явах юмд бол хичээл эхлэхийн өмнө энэ бүгд хийж байгаа юм. Today I'm going to show you how to make these sparkling square knot bracelets. You will need wax cotton cord. I found this multicolored cord at Michael's. Scissors, a ruler, tape, and some cleanup brush. First, measure one 66-inch piece and one 18-inch piece of cord. Then fold the longer piece in half and tape it down. Tape the shorter piece on top. Then go down about 4 inches and place another piece of tape. This entire bracelet is made up of square knots, which can be kind of tricky until you get the hang of them. I'm going to explain them here, but if you're
төрлүүдийг сүлжиж сурсан. За одоо бүгдээрээ энэ багш нь бугуйч зангидах ажлын утас бэлтгэх зааварчилгаа гэдэг энэ дээр зааварчилгаа бүгдөөнд нь тараагаад өгсөн байгаа. Энэ зааварчилгаагаа уншаад түрүүчийн хичээлээр бидний 5 зангилааны төрлийг үзсэн тийм ээ? Сүлжиж сурсан байгаа. За энэ сүлжиж сурсан зангилааныхаа төрлийг бугуйчиндаа яах нь вэ? Зохиомжлоод оруулаад сүлжигнэ шүү заяа. За бүгдээрээ бугуйч сүлжигнэ өнөөдрийн хичээл дээр. За бугуйчаа сүлжихийн тулд багш нь энэ дээр бичээд өгсөн байгаа. 30-аас 160 см урттай гол болгох утас бэлтгэх нь байна. 30-аас та нар өөрсдөө ямар зохиомжтой ямар хэлбэрийн юу хиймээр вэ? Бугуйч хиймээр вэ? За тэрийг өөрсдөө яах нь сэтгэх нь шүү дээ. За 30-аас 160 см урттай. Уцаа 4-оор авах юм уу, 8-аар авах юм уу? Өөрсдөө тэрийг зохицуулаад уртаар нь авах нь шүү дээ. Сая бугуйч хийжсэн юу харсан тийм ээ? Бичлэгийг харсан тийм ээ? За шууд ингэж болоо. Шууд гол гэдэг чинь бид нар юу хэлээ? Ингэж хөндлөн барьж эндээ ажлын утас тогтоох энэ зүйлийг л гол гэж нэрлэж байгаа шүү дээ, тий? За бүгдээрээ 30-аас 160 хамгийн хурдан суугаад авахгүй шүү. За метр тавьж байгаа. Тэр уртах байна. Хэдэн урт байгаа? За яаж чи? Яс 160 см урттай. За бүгдээрээ гол утаснуудаа бий. За 8 утсаар сүлжиж байгаа хүмүүс маань гол болох утсаа ингээд яг хэмжээгээр нь бэлдэж аваад энийгээ 4 ийм утас зэрэгцүүлж голоо гаргаж авах нь шүү дээ. Ингээд 4 игнэ ийм утас ингээд энэ дээр бэхлээд хатах 8 үеэр явж байгаа. 8 утсаар явж байгаа. За 4 утсаар явж байгаа нь болохоор 2 игнэ утсыг авах нь шүү дээ.